Аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсрал 2032 хөтөлбөрийн хүрээнд багш нарын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцчлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор багш гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журмыг анхудаа аймгийн засаг даргын санаачлагаар батлан хэрэгжүүлж байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгох, багшийн хөгжлийг дэмжих уг хөтөлбөрт 80 гаруй багш хүсэлтэд эрүүлж шаардлага хангасан 15 багш гэр бүлд ийхүү орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөгийн батламжийг гартууллаа. За энэ ажлын хүрээнд бид нар 2 жилийн өмнө төлөвлөсөн нэг ажил бол ерөнхий боловсролын төрийн эмчийн сургуулиудад ажиллаж байгаа багш нарынхаа нийгмийн хангамжийг сайжруулах орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За эхний дөрөнд бид нар 3 жилийн өмнө төрөөсөө орон сууц хөтөлбөр хэрэгжээд 10 багш маань гэр бүлийнхаа хамтар энэ төрөөсөө орон сууцнд 3 жил суугаад энэ жил дуусч байгаа. Дараагийн 2 дугаар ээлжинд 1 сарын 1-ээс эхэлнэ. За тэгвэл 2 дахь ээлжинд нь бид нар энэ орон сууцны урьдчилгаа олгох энэ хөтөлбөр маань хэрэгжиж өнөөдөр 15 сургуулийн гэр бүлүүдээр багш нараар тооцох юм бол 25 орчим багш нар маань энэ хөтөлбөрт хамрагдаж энэ дэмжлэгийг авж байна. За энэ бол залуу гэр бүлүүд мөн тухайн сургуультай доктор суурьшилтай ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг доктор суурьшилтай ажиллах боломжийг хангах зорилгоор олгож байгаа юм дэмжлэг. За бид нар энэ 15 багшийг бол сургуулиудад нь өөрсөнд нь эрхийн сургуулиуд маань өөрсдөө дотооддоо хуралдаж аль багшаадаа олох вэ гэдгийг шийдвэр гаргаж өнөөдөр олголоо. Тэгэхээр энэ хөтөлбөр маань цаашдаа үргэлжлэн ер нь бол бид нар энэ нийгмийн хамгийн том суурь болсон боловсролын байгууллагууд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ нийгмийн асуудал, нийгмийн баталгааг хангах тал дээр бол энэ боловсрол 2032 хөтөлбөр маань бол тодорхой заалтууд байгаад энийг өргөжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгийг илэрхийлье. Тэгээд нийт багш нартаа сургуулийнхаа удирдлагуудаа бүгдэнд нь хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хамгийн гол нь энэ хэдийгээр бидний олгож байгаа зүйл бүрэн зорилтондоо хүрэхгүй ч гэсэн бидний олгож байгаа энэ дэмжлэгэн дээр өөрсдийнхөө хүч оролцоог оролцуулаад энэ хүсэж байгаа зорилтондоо тэр орон сууцндаа хамрагдаасаа гэж хүсэж байгаа. Тэгж чадвал бид нар дараагийнхаа хөтөлбөрт нь дараагийнхаа багш нарыг хамруулах бас үүд гарц нээгдэх болно гэдгийг илэрхийлье. Тэгээд бүх гэр бүлүүдэд инээд баясгал, аз жаргал, шинэ жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. Ингээд ямар ч гэсэн өнөөдөр засаг даргын хэрэгжүүлж байгаа боловсрол 32 хөтөлбөрийн хүрээнд ингээд аймгийнхаа хэмжээнд сургууль бүрээс бас нэг гэр бүлийг гаргаж 15 айлыг бас орон сууцчлах хөтөлбөрт юм бол стейктэй урьдчилгаа хийж ингэж баяр дээр нь баяр хийж байгаа засаг даргын хамт олондоос баярлсан талархснаа давхар илэрхийлье. Тэгээд миний би бол 16 дугаар сургуулийн дизайн технологийн багш Их Хотгон гэж байна. Дархуул аймгийн 9 дугаар сургуулийн дизайн технологийн багш Баялгалан гэж байна. За энэ хөтөлбөрт хамрагдсанаа маш их баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаа манай гэр бүлийн хүмүүс маш их тусламж дэмжлэг болж байгаад нь маш их баярлж байна. Маш их нүдэ олсон зүйл болсон. Ямар ч гэсэн байрны урьдчилгаа бүртөө нэмэр болж байгаад маш их баяртай байна. 3 хүүхэдтэй тэгээд ам бол 5 ингээд манай ам бол 20 жил ажиллаж байгаа, би нэг 11 жил ажиллаж байна. За баярлалаа. За би 16 дахь сургуульд физикийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай эхнэр 15 дахь сургуульд англи хэлний багшаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ энэ ажил Дархуул аймгийн засаг даргын санаачилсан энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлээд 20 сая төгрөгийг сургуулиас шалгарсан багш гэр бүлүүдэд олгож байгаа нь бидний хувьд бол маш том дэмжлэг үзүүлж байна. Тэгвэл ажиллагаа зохион байгуулсан Дархуул аймгийнхаа удирдлагуудад болон боловсролын газрынхаа хамт олондоо мөн өргөлж тусаж дэмждэг 16 дугаар сургуулийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Багш нарын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцчлуулахад дэмжлэг үзүүлэх энэ хүү журам цаашид үргэлжлэн хэрэгжинэ.